видео үзүүлж байна. Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийн хийдэг 15 үйлдэл. Хүн төрлөختөн сансар түртэл нисч амьдралаа хөнгөвчлөх олон технологи бүтээсэн хэрнээ учрыг нь юр тайлж чадалгүй үлдсэн зүйл бол хүн өөрөө юм а. Хүн гэдэг тааварлахын аргагүй гайхамшигт бүтээл бөгөөд өдөр тутмын аар сархан зуршил, бие махбодын үйл хөдөлгөөн маань юм бүхнийг мэдхийг хүсдэг эрдэмтдийн хувьд тайлагдшгүй онцгой ажил байдаг ажээ. Ингээд цаадах учир нь тайлагдаагүй ч бидний юу ч бодолгүй хийж орхидог жижиг сажиг үйлдэлүүд маань юу болохыг хамтдаа сонирхцгаая. 1. Зүүд. Хүн яагаад зүүдэлдэг вэ? Энэ асуултын хариуг олвол элбийн цаадах нууцыг тайлсантай адил санагдана. Зүүд бодит бус учир битүүлэг байдаг. Алдарт сэтгэл зүйч Зигмунд Фрейд зүүд бол бидний нууц далд хүслийн ухамсаргүй илэрхийлэл гэж тодорхойлсон удаатай. Гэхдээ үнэхээр хүслийн тусгал юм бол бид яагаад хард орж зүүдэлдэг вэ? 2. Нүүр улайх. Хувьсгалын онолч Чарльз Дарвин энэ үйлдэлийг хамгийн жигтэй гэж нэрлээд хүмүүст таагүй сэтгэл хөдлөлөө нуухыг оролддог байтал нүүргүй яхаараа улайж бусдад зарлаж орхидог байна гэж гайхдаг байжээ. Үүнээс 100 гаруй жилийн дараа эрдэмтэд нүүр улаадгийн шалтгааныг тайлахаар оролдож эхэлсэн ба зарим нь хүн болон олон нийтийн өмнөд оромжлуулж ичид зовсноосоо болж уурлаж улаадаг гэж үздэг бол зарим нь нийгмийг тэргүүлэгч олонхийн өмнө дуулууртай байгаагаа харуулахын тулд хүн улаадаг болсон гэж үздэг болсон байна. Гэхдээ хамгийн гол нь тэд нүүр улаах бол сайн дурын бус үйлдэл гэдэг дээр санал нэгдсэн байна. 3. Дурсан санах. Montreal University-гийн ой санамж судлалын танхим хүний дурсамж эргэн санах бүрт өөрчлөгддөг гэсэн санал дэвшүүлжээ. Мэдрэлийн эмгэх судлаач Karim Harder аимшигт халдлага болсон 9-р сарын 11-ний өдөр онгоц байшин мөргөхийг зурагтаар харснаа сайн санаж байсан ч дараа нь тус халдлагыг 9-р сарын 12-нд буюу дараагийн өдөр нь л хамгийн анх зурагтаар нэвтрүүлсэнийг ойлгосон байна. 2003 онд хийсэн судалгаагаар ингэж санаж байгаа ганц хүн нь Karim Harder биш байсныг илрүүлсэн ба 569 оюутны 73% нь түүнтэй адил санаж байжээ. Эргэн санах бүрт дурсамж өөрчлөгдөж анхныхтайгаа адилгүй болдог гэсэн дээрх онол үнэн бол эрдэмтэд судлаачдын өмнө бүрч том онцгой бий болж байгаа нь тэр юм а. 4. Үнсэлцэх. Дотн харилцааны арга барилуудаас хамгийн хачирхалтай нь үнсэлт юм. Бэлгийн ажлын шалтгаан зорилго ойлгомжтой. Тэврэлтийг хүртэл дулаан байж амьд үлдэх гэсэн хүн төрлөختний араншин цагийн эрхэнд хувирч тэврэлт болж өөрчлөгдсөн гэж тайлбарлаж болж байна. Гэтэл нэг нэгэндээ талтай байгаагаа шүлсээ солилцож илэрхийлнэ гэдэг яаж ч утсан хачин биш гэж юу? Зарим онолчид үнсэлтийг хүн нялх байхдаа хөхөр холлож байснаа ухамсаргүйгээр дурсан санаж байгаа хэлбэр гэж үздэгээс гадна өвөг дээдс маань хүүхдээ амаараа холлдог байснаас үүдэлтэй байж магадгүй гэж үзжээ. Гэтэл үнсэлцэх үед эндорфин ялгарч дур хүсэл төрдөг шүү дээ. Тэгэхээр бид хоол өгөөсэй гэж хүссэндээ үнсэлцдэг болж таарч байна уу? Ингээд л эрдэмтдийн хийх ажил мундахгүй их байгаа юм да. 5. Зүүн савин. Юу зөвдөх, юу буруутахыг мэдмээр санагдсан үедээ хүн зүүн савиндөө найдан шийдвэр гаргадаг. Эрдэмтэд үүнд ихэд гайхдаг бай. Зарим нэгэн гүн ухаанчид урд нь туулж байсантайгаа төстэй нөхцөл байдалд зүүн савингоо дагаж болно гэж хэлдэг боловч зүүн савингоо даахгүй тохиолдлыг ялгаж зааглах хэрэгтэй. Шүүгч хүн зүүн савингаараа шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Гэхдээ л үнэнч бай, худалч бай, зүүн савингийгч хүний биед жухам хаанаас үүсч яаж нөлөөлөд байдаг нь тайлагдашгүй нууц хэвээрээ байгаамаа. 6. Ившээх. Яриач нь уйтгартай байна гэж тайруугаар хэлэхээс өөр ившээх жухам ямар үүрэгтэй юм бэ? Ившээснээр хүний тархины хэн буурдаг гэсэн онол хамгийн алдартай боловч албаны нэгэн сэтгэл зүйчийн жинтэй судалгаа хийснээр бүрч олон асуулт үүсгэж орхисон юм а. Оюутнуудын тал хувийнх нь толгой дээр хүйтэн жин тавьж, нөгөө талд нь бүлээн жин тавьж байгаад хүний ившээч буй бичлэг үзүүлсэн байна. Гэтэл хүйтэн жин тавьсан хэсэг огт ившээгээгүй ба үр дүн хэдийгээр сонирхолтой байсан ч юу ч тайлбарлаж чадаагүй. Ившээх яагаад халдварладаг юм бэ?
Зарим эрдэмтэд энэ асуултанд мөн л хувьслын онлын дагуу хариулж бусдаа унтах цаг болсныг зарлаж байгаа үйлдэл гэж тайлбарладагч хүн толгой дээр жин тавьсан тавиагүй ганцаараа байхдаа эвшээдгийн учрыг тайлж чадахгүй байнамаа. 7. Сэтгэл санаа хувирах. Сэтгэл санаа хувирдгийн шалтгааны нэг бол өсвөр настай холбож, нэг бол сарын тэмдэгтэй холбодог. Гэхдээ хүний санаа өдөрт хэд хэдэн янзаар хувирч байгааг яаж тайлбарлах вэ? Элсэн чихэр болон кофеинаас болж хүний сэтгэл санаа хувирдаг гэж үзэх хэсэг байхад тодорхой нэг үйл явдал тохиолдлоос болж өөрчлөгддөг гэж үзэх хүмүүс ч байдаг. Гэхдээ сэтгэл санаа өөрчлөгдөхөд чухам юу нөлөөлдгийг эрдэмтэд яг тогтоож чадаагүй байнамаа. 8. Инээх. Инээд бид сайнаар нөлөөлж урт наслуулдаг боловч хүн яагаад инээдтэй зүйлд өөрийн мэдэлгүй хачин аваа гаргаж хариулт юм болоо? Сайтар бодоод үзвэл инээд нэг ёсондоо гаж сонин үйлдэл юм. Хүнийг инээлгдэг тархины хэсэг одоо болтол бүрэн судлагдаагүй боловч ядахта инээхэд гаргадаг авианы талаар нэг онол дэвшүүлсэн байдаг ажээ. Мэриленд их сургуулийн мэдрэл судлаач Роберт Броуин жаахан хүүхдийг гижигдэх үед гаргадаг авиа нь явсаар бидний тодорхойлдгоор бол хаахаа болж өөрчлөгдсөн гэж үзэж байна. Гэхдээ яагаад инээдэх талаар одоо болтол хариулт олдоогүй маа? 9. Хамраа ухах. Хамраа ухах гэсэн сэжиг хөрмээр хэрнээ нийтлэг үйлдэл бидэнд жухам ямар ач тустай хэрэг вэ? Хамар доторхоо арай цэвэрхэн болгож байгаагаас өөр юу байж болох вэ? Энэ үйлдэл бидэнд сайнаасаа илүү сөрөг нөлөөтэй ба хамраа ухаснаас болж нян үржиж цаашлаад хамрын самсаа гэмтэх аюултай маа. 10. Өвдөлт мэдрэх. Хүлийн хуруугаа зохих гараа зүсэх гэх мэт бага хэмжээний өвдөлтөөс ахуулаад ужиг өвчин тусах хүртлээр хүн алхам тутамдаа өвдөлт мэдэрч байдаг байна. Гэхдээ хүн чухам яагаад өвддөг? Яагаад хүн бүрийн өвдөлт тэсвэрлэх чадвар нь ялгаатай байдаг юм болоо? Шинжлэх ухаан үүнд хариулт олж чадаагүй байна. Колорадогийн их сургуулийн сэтгэл зүйч мэдрэл судлаач хүн хэр их өвдөж байгаагаас өөрөөс нь асууж тодорхойлохоос өөр бодит арга зам байхгүй гэж хэлсэн ба хүн ерөнхийдөө өвдөж байгаа үгийг тархины шинжилгээгээр тодорхойлдог болох цаг ойртсон ч гэлээ өвдөлт өөрөө маш том тайлагдаагүй нууц хэвээр байгаа юм байна. 11. Өрөвч зан. Хувьслын онолтой холбож үзвэл өрөвч зан гаргах нь амьд үлдэхэд ямар ч хэрэггүй зүйл учраас хэдий бидний зан араншингаас устж үгүй болох байсан юм аа. Гэтэл яагаад тэгсэнгүй вэ? Нэгэн жишээ хэлэхэд Жорж Прайс Америкийн нэгдсэн улсын эрдэмтэн гэр орон хувцас хунар байга бүхнээ орхиж орон гэргүйчүүдийг гэртээ байлган өөрөө ажил дээрээ хоноглох болжээ. Явандаа хүн дээр өвчсөн ч үргэлжлүүлэн хүмүүст тусалсаар байсан ба сүүлдээ ажилласаа гарч гудамжинд хоноглох дээрээ тулсан бөгөөд эцэст нь нэг л өдөр амиа хорлож орхисон төвхтэй. Өрөвч зан үнэхээр байдаг. Гэхдээ тунган тааруулах хэрэгтэй маа. 12. Урлагийн мэдрэмж. Дэлхий дээр 7.4 тэрбум хүн амьдарч байгаа болохоор хүн бүр өөрсдийгөө өвөрмөц бүтээлч байдлаар илэрхийлдэг хүсдэг нь гайхмаар зүйл юм аа. Урлагийг биширч эсвэл урлагийн бүтээл тойрохын аль аль нь дэлхийн ертөнцийг танин мэдэж түүнээ бусдтай хуваалцах гэсэн оролдлогын илрэл байж болох юм. Хүн бүрт урлагийн мэдрэмж байдаг. Гэхдээ ийм мэдрэмж яаж үүсдгийг эрдэмтэд тайлбарлаж чаддаггүй ажээ. 13. Хөгжим сонсох. Ерөнхийдөө бол хөгжим бидэнд таатай мэдрэмж төрүүлж аз жаргалтай бүхнээ эргэн дурсахад тусалдаг. Хөгжим сонсож байхдаа хүний сэтгэл маш хүчтэй хөдөлдөг. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс энэ мэдрэмжийг яаж тайлбарлах вэ? Хөгжим секс зэрэг таатай мэдрэмжийг удирддаг тархины хэсгүүд нэг доор байрладгаас болж зарим судлаачид хөгжимд дурлах нь өвгт эцэст маань амьд үлдэхийн тулд хоол идэхэд төрдөг байсан таатай сэтгэлээс улбаатай гэж үздэг ажээ. Энэхүү тайлбар хангалтгүй санагдаж байгаа бол эрдэмтэд бас бүрэн тайлбарлаж чадаагүй байгаамаа. 14. Хайр. Романтик бос ердийн зүйл шиг сонсогдож мэдэгч үнэндээ хайр байдаг гэдгийг нотолж чадаагүй байгаамаа. Хайр анх хоолны дуршилгүй болох, нойр гүйдэх, сэтгэл хөөрөх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Гэхдээ хар тамхинд донцсон хүн ч бас ингэдэг шүү дээ. Хүн хайртаасаа яагаад надад хайртай юм бэ гэж асуувал сайн сайхан чанарууд болон хамтдаа өнгөрөөсөн сайхан цагуудаа тоочж хэлнэ. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс хайрыг нь нотолж чадахгүй.
Зарим хүмүүс хайрыг тодорхойлох аргагүй мэдрэмж гэж ярьдаг ба үнэхээр ч хайрыг үгээр тайлбарлаж болохгүй байгаа нь зарим талаараа романтик байж болох юм а. 15. Тархины үйл ажиллагаа. Хүний тархи бүх цаг үеийн хамгийн том онцлог байсаар иржээ. Хэн болохыг маань тодорхойлж дурсамж агуулдаг биеийн энэ хэсэг бидний үйлдэл бүрийг удирдах байдаг бүхэл бүтэн тогтолцоо билээ. Тархины зураг мэдрэлийн мэс заслын ачаар тархи яаж ажилдгийг хүн төрөлхтөн ерөнхийд нь мэдсэн боловч хөдлөшгүй маргаангүй нэгдсэн тайлбар олдоогүй байгаамаа. Тархи биеийн бүх хэсэг рүү мэдрэлийн сэр дамжуулан тохио илгээснээр хүн хөдөлж, ярьж, бодож, сэтгэдэг боловч энэ үйл явц яаж тийм хурдан болж өрнөдгийг хинч мэддэггүй. Яаж тийм зохион байгуулалттай явц хав байдаг юм бэ? Зарим амьтдаас жижиг хэмжээний тархитай мөртлөө хүн ярьж, бодож, төвсөөлж яаж чаддаг юм бэ? Үнэхээр мэдмээр санагдаж байгаа зү. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.